Тэр жил дарангуйлаас ангиж ярьж эрхчлөө хүссэн фермийн амьтад ослог гаргаж фермийг эзэмшилдэн авсан. Тэр бослогод оролцсон бид эрхчлөө хүсэж байсан. Гэвч бидний хүссэн эрхчлөө ирсэнгүй. Эрхчлөө гэх багны цаана өөр дарангуйлагч нар нуугдаж байсныг бид үнэнтэй мэдээгүй юм. Одоо харин ферм маань дарангуйлагч нартайгаа хамт үгүй болжээ. Тэр өдөр хөгшин мажор гэгч бодон урьд шөнө хачин зүүдсэн бусад амьтаддан дуулгамаар байгаа тухай мэдээ бүх амьтдын дунд түгэн тархаж билээ. Бүх нийтийн хурал фермийн эзэн Джонсыг унтсны дараа сарвчанд эхлэх ёстой байл. Шөнө хугаслаад хөлч үерсэн ноён Джонс унтлагын өрөөнд орж гэрлээ тутрал. Суулсан амьтад эндэр шиг овоолгон босгосон бухал өвсний зүг харж байлаа. Хөгшин мажор гэрэл зүсэн гарч ирэхэд бүгд амьсгаа даран түүний ярихыг сонсч эхэллээ. Эрхэм нөхдөө! Хүндэт мажор уг хэлэх гэж байна. Тэрний зүудний учрыг сонсцгоё. Нөхдөө, би та бүхэнд төшиг тулгуур болон олон жил амьдрахгүй л болов уу? Юу ч одоо Юу гэж тийм юм байх вэ? Тийм байж болохгүй. Энэ амьдралдаа ихийг туулж туршлага мэдлэгч баггүй хуримтлууллаа. Надад бодож эргэцүүлэх цагч их байсан. Эм болохоор өнөөдөр та бүхэнтэйгээ амьтны амьдралын мөн чанарын тухай эхлээд ярилцах гэсэн юм аа. Амьтны амьдралын мөн чанар. Бидний амьдрал хүнд хүчээр бойгон тачир билээ. Бид анх эрүүл энх төрөөд хөдөлмөрийн чадваргүй болтлон хүнд зүтгэдэг. Гэтэл эцэст нь бидний хүмүүс харгислан устгадаг нь гашуун үнэн юм аа. Тийм шүү. Амьтад бид аз жаргал гэж юу байдгийг мэддэггүй. Эрх чөлөөтэй амьтан гэж нэгч үгүй. Энэнд хэн буруутай вэ? Тийм ээ. Хүн тэд бол бидний дайсан. Тэд өөрсдөө юу ч үйлдвэрлэхгүй байж бүгдийг идэж үгүй хийдэг цорын ганц амьтан. Тэд сүү гаргадаггүй, өндөг дардаггүй. Сул дараа учраас анжиж чадахгүй. Үжин гүйцэхээр хурдан гүйж чадахгүй. Ийм байж тэд өөрсдийгөө бүх амьтдын эзэн гэж байгаа юм да. Нөхдөө, эд хүнээс ангижрах цорын ганц үнэн зам бол бослого. Тийм ээ. Бид хувьсгал хийх ёстой. Хүмүүсийг замаасаа зайлуулахаас бидний хөдөлмөрийн үр шим биднийх байх болно. Хүмүүсийг замаасаа зайлуулахаас бид эрх чөлөөтэй тэгш эрхтэй болно. Би өөрийгөө эрх чөлөөтэй гэж бодсон штэ. Чи эрх чөлөөний тухай юу мэдэх юм? Бид амьтны хувьд эрх чөлөөгүй байсан бололтой. Амьтдаа санаж явах тун. Та нар хүний муухайг битгий дуурайгаарай. Ямар ч амьтан байранд амьдрах, оронд унтах, хувцс өмсөх, арх уух, тамхи татах, худалдаа наймаа эрхлэх ёсгүй. Ямар ч амьтан
өөр бусад амтнаа эгүүтгэх ёсгүй. Хүний бүх зуршил бол нүгэл. Тэгээд хэн миний дэлийг сүлжиж торгон тузаар чимэх болж байна. Чи хүнд таалагдах гэж гоёх хэрэггүй болно. Гэхдээ гоёх нь надад таалагддаг штэ. Тэр тууз чинь боолчлолын бэлэг тэмдэг. Эрх чөлөө туузнаас илүү үн цэнтэй гэдгийг та ойлгохгүй байна уу? Хүн бол дайсан. Амтд болон жигүүртнүүд бидний нөхөр шүү. Ямар ч амтэн өөрийнхөө төрх зан чанарыг алдаж болохгүй. Доройч вэ, хүчтэйч вэ, ухаантайч вэ, тэнэгч вэ. Бид бүгдээрээ л ах дүү нар. Бүх амтд тэгшэрхтэй. Одоо би та бүхэнд зүйдэн ярьж өгье. Энэ зүйд бол ертөнцийн хүн устж үгүй болох сайн цагийн тухай зүйд байсан. Энэ зүйдэнтэй би нэгэн дууг сонссон. Энэ дуу бол ертөнцийн бүх амьтад нэгдэх тун гэдэг дуу байгаа юм. Та бүхэн энэ дууг сурах ёстой. Энэ бол эрх чөлөө, шударга ёсны тухай дуу юм а. Энэ ертөнцийн бүх амьтад Газар газрын бүх амьтад Алда сэрэлдэг алтан үндөө ая миний цогдог Ийхүү ферм даяараа ертөнцийн бүх амьтад нэгдэг тун гэсэн дуугаан сүрж холон таяа түрэн дууллаа. Хуран цугласан амьтдын сэтгэл ихэд догдолсон байлаа. Тэд дуугаан давтан дуусаар л байлаа. Энэ их чимээ шууган Ноён Джонсыг сэрсэн юм аа. Олгоо амьтад юунда бахилтна вэ? Тэр шөнө бид маш эмгэнэлтэй явдлын гэрч боллоо. Тэнсэн суманд хөгшин мажор өртөж нас барсан юм. Бүх амьтад чив чимээгүй болж өглүүд хэртэй мажорыг харан зогсож байлаа. Сарвчанд зойлгийн үнэг орчихсон байсан юм баг та. Үүнхээр бидний хувьсгал эхлээгүй байж дуусчихлаа гэж үү? Мажорын цогцсыг тойрон зогсох амьтдыг хараад дотор сэртхийлээ. Тэдний царайд үзэн ядалт тодоос тод мэдрэгдэж байлаа. Эрх чөлөөгөө алдсан хүн хэн нэгнийг заавал үзэн ядах болно. Японы нэрт зохиолч Харуки Мураками